Хүнлэг сайхан сэтгэлийн далай болсон хүмүүс гэж дунд говьчуудыг нэрлэдэг. Игэл даруухан говийн арт түмэн аливаад хөл алдахгүй нандин чанартай. Захын хүнийг хэлсэн үг хийсэн ажлаас нь төвгүй таньж мэдэх эрдэм бэлэгтэй арт түмэн яа харахгүй дунд говьчууд мөн. Бидний нэвтрүүлгээр Монголын улс төрийн уг нам, Монгол Ардын намаас их говийн зоригтнуудад илгээсэн нэр дэвшигч Баатрин Амарснаг танилцуулах гэж байна. Монголын улс төр шинээр орж ирж байгаа нэр цэвэр зөв бодолтой ирээдүйтэй залуу гэж учир мэдэх хүмүүс Баатрин Амарснаг тодорхойлжээ. Сайн хүний үр сүт гүний удам гэдэг. Амарснагийн аав Дэлгэр хаан Эрдэмтэн Баатар гэж эрдэм мэдлэгтэй эгэлгүй даруухан хүн бэ. Хөдөлмөрийн институтад захирал, цалин хүйсний улсын хороонд хилцээний дарга, намын төв хороонд зааварлагч, нийгэм хамгаалал хөдөлмөрийн улсын хороонд дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан Монгол төрийн хар хүн бэ. Ээж минь бол бас шинжлэх ухааны академид бас нарийн бичгийн ажил хийж исэн. Ээжийнхээ ажил дээр очин, наавынхаа ажил дээр очин их сайхан мундаг хүмүүстэй жоохон байхасаа их бас танил болж, татнолж, өсөж байлаа. Ер нь эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг бүтээн байгуулагч байдлаар бүтээлчээр оруулахын сан гэж ингэж багаас минь бас толгойд орсон байлаа. Манай аав Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын хүн байгаа. Тэгээд Дэлгэр хангаа сум маань бол хуучнаар говь төшөөг үний хошууны одоо төв байсан юм газар л да. Оюутлага тавталгаа бол энэ одоо хошууны нутаг дэвсгэрт байсан юм байлээ. Одоо сонирн болгож ярихад. Тэгээ энэ хошууны засаг одоо ноёдуудаас одоо түүхэнд илүүтэй их мөнхөрж үлдсэн хүн болвол гадна балын чагдарж өгч хүн гэдэг. Тэгээд ер нь бол яг хөө манай одоо ах дүү нарыг манайхныг бол энэ хүний бас удам хөсаа гэдгээр нь цагаан ястан гуудч гэж бас нутгийнхан бас нэрлэдэг юм байна лээ. Өнгөрсөн онд ч нь бол бас түүхийг олон ойг тэмдэглэлээ шүү дээ. Эрхчлөөний хувьсгалын 100 жил, ардын хувьсгалын 90 жилийн ой гэдэг. Тэгээ энэ ойн хүрээнд энэ чагдарж өгөөд ноёны ховшиг Дундгой аймгийн төв дээр босгосон байгаа. Энэ их загвар макет нь энэ байгаа юм л да. Тэгээ яг ийм одоо жороомор унсан одоо талын язгууртан хүн нутгаа зориод одоо давхиж явж байгаа ийм бэлэгдлийг агуулсан. Ийм хөшөө боссон. Тэгээ энэ чагдарж өгч хүн болохоор үндэсний эрхчлөөний хувьсгалын одоо удирдагчдын нэг одоо Живан ханд дээр сайн ноёны хан намнан сүрэн за тэгэл даалам цэрэн чимэд чагдарж өв. За тэгээ богд хаан ороод гэл ингээд нэлээд хэдэн хүмүүс бол энэхүү хувьсгалыг бас ёстой сэм хувилдаж нам өгсөж ижил эрхчлөөгөө манжийн дардлаас одоо авч үлдсэн ийм л гавьяатай хүмүүсийн нэг л дээ. Тэгээ энэ хүн бол яг тухайн үед бол энэхүү Богдхаант Монгол улсын төр засгийн газрын одоо гаргаар ажиллаж исэн юм билээ. Тэгээд шинээр зохион байгуулагдсан засгийн газартай бол сангийн сайдаар ажиллаж Монгол улсын одоо хамгийн анхны сангийн сайд одоо хашиж авсан ийм хүн байгаамаа. Тэгээ энэ хүний бас удам ухсаа гэдгээр би бол бас их бахархдаг. Амарснагийн эзэмсэн мэргэжил барилгын инженер 2002 онд барилгын НАП компани байгуулж өнөөдөр олон мянган ажилтнтай групп болтол өргөжүүлэн хөгжүүлж чадсан гарамгүй удирдагч бизнесмен юм аа. Яг мэргэжсэн мэргэжил маань болохоор сантехникийн инженер юм байна. Тэгээд энэ сантехникийн инженер дотроо бас дахиад бас их олон одоо салбар болдог. Тэгээд тэр дотроо усан хангамж ариу татварын инженер л дээ. Тэгээд зарим хүмүүс бол шалаа жорлонгийн инженер гэдэг нэг тэгдэл юм. Гэхдээ бол энэ бол маш олон хүний хэрэгцээг хангаж маш олон хүнийг тавтай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг ийм сайхан мэргэжил байгаа юм. Мэргэжлийнхэн одоо гайхамшигар гэж хэлмээр байна. Гадаадын улс оронд дэлхийн бас томоохон компаниудад урилгаар очиж ажиллаж байлаа. Энэ мэргэжлийн маань одоо буян юм байх гэж ингэж бодож байгаа. Бас нэлээдгүй их бүтээн байгуулалтыг ажлыг би энэ одоо улс их орондоо бас хийлээ. Үндэсний хэмжээнд хэрэгцсэн томоохон инженерингийн төслүүдэд гүйцэтгэгчээр ажилласны зэрэгцээ. Инженерийн нарийн ур чадвар шаардсан, улсын нийслэлийн өнгө төрхийг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтуудыг гардан хийсэн бүтээн байгуулагч хүн юм. Сүхбаатарын талбайн зүүн өмнөхөн босгосон дэлхийн стандартад нийцсэн Шангрила буюу Central Tower,
Улаанбаатар ихтлгүүр голом тоотхон алтан өнгөргөө орон сууцны хорооллыг манай нутгийн залуу барьсан гэж та бахархан хэлж болно. Арматур эднэр маань бол хангалттай одоо татагдсан саадах зүйл бол байхгүй тийм ээ. За. За тэгээ та хэд маань ажиллаа ингээд амжуулаад тэгээд зулж ороод хорлоо тийм ээ. За ер нь бол бүтээн байгуулалт гэдэг бол монголчуудын хамгийн зорж хийх ёстой ажил юм байгаа юм. Бүтээн байгуулж ээж, барилга байгууламж шинээр бий болж ээж, хүний аятай тухтай амьдрал, сайхан амьдралын тухай ойлголт бол бий болох ёстой гэж ингэж би боддог. Би өөрөө барилгачин учраас магадгүй илүү их прагматик байж магадгүй. Бүтээн байгуулалтанд бас илүү их ач холбогдол өгч, бүтээн байгуулалтыг хийж чадсан тэр хүмүүст бас хайртай байд юм а гэдгийг бол бас хэлмээр байна. Нийслэлийн залуучуудад зориулагдсан шинэ гэр орон сууцны хорооллын төсөлд NAV Group оролцож байна. Хамгийн хямд иж бүрэн тавилгатайгаа эзэндээ очихын төсөл Монгол орны өнөөгийн залуусын амьдралын хэв маягийг тодорхойлж байгаа гэж хэлж болно. Амарснагийн удирдсан NAV Group нийгмийн олон төслүүдийн бүтээн байгуулалтуудыг хийхин зэрэгцээ улс орны үйлдвэржилтэд асар том үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Дэлхийн 140 гаруй орнд салбартай Coca-Cola-гийн үйлдвэрийн Монгол дахь үйлдвэрийн барилгын ажил, Tiger брендийн үйлдвэр, Монголын толгойн инженерийн гараар баригдаж байгаа ухаан хөдгийн бүтээн байгуулалтад Амарснагийн удирдсан NAV Group хэрэгүүлэн оролцож байна. Монгол улс өнөөдөр бол эдийн засгийн шинэ хөгжил гараан дээр ирсэн байна. Хөрөнгө оруулалтууд улам бүр нэмэгдэж байна. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр байна. Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт 200 мянган айлын орон сууцны хөтөлбөр болж орсон байж байгаа. Хөдөө суурин газар аймгийн төвүүдийн барилгачлалтыг бас шинэ төвшөнд авч үзэж байна. Шинэ сумын төв гэдэг ойлголтыг бид нэр гаргаж тэнд стандарт нормыг олон улсын хэмжээнд авчрахаар бид нар бас төлөвлөж байгаамаа. 40 гарсан эр дөрөө дарсан ат гэдэгтэй адил Монголын барилгын салбарт эдэр залуухан инженер өөрийн гэсэн дуу хоолойтой үн хүндтэй байр сууриа хэдийнэ эзлэн хүний хүүгийн ур чадвар эрдэм боловсролыг гайхуулан түүчэл явна. Аймаг орон нутаг маань эзэнтэй байж л бид нар хөгжлийн тухай ярина. Бэлчээрийг ногоожуулах төсөлгээд одоо сая өнгөрсөн хугацаанд санаачлаад дэлгэр цогт дэрэнгийн одоо зааг дээр нэг хэсэг газрыг бас хаширсан байгаа бэлчээр. Тэгээ яг хуучин ургаж байгаад одоо ургахаа болчихсон. Ер нь тачир болчихсон тийм ургамлуудыг бас таримлжуулах ийм төслүүд одоо Орсын эрдэмтдтэй хамтраад бас хийж байгаа. Тэгэхээр энэ төслийг бол цаашнаас үргэлжлүүлээд ер нь бол говь бүс нутгийг одоо ногооруулах энэ ажлыг бол төвшөц газар нь одоо дундгой байх хэрэгтэй гэж ингэж бодож байгаа юм. Шинжлэх ухааны одоо академийн эрдэмтэд маань одоо манай засаг даргатаа бас энэ талаар ярилцсан санаа бодлоо хуваалцсан юм байна лээ. Манай Дундгой аймаг бол ерөөсөө мал аж ахуйн эрхэлдэг хөдөө аж ахуйн юм одоо бүс нутгал да. Тэгэхээр өөрөөр хэлбэл малжуулах ажлыг бид нэр идэвхтэй хийх ёстой юм байна гэж ингэж ойлгогдож байгаа. Тэгэхээр энийг төрийн бодлогын анхаарлын төвд дахиж авчрах асуудлаа тавина. Энэ дээр бас нэг санаа надад байдгийн байгаа юм. Үндсэн хуулийн дээр болохоор мал төрийн хамгаалтанд байна гэдээ ингээд заачсан. Тэгсэн мөртлөө яг үндсэндээ бол тэр малын даатгал гэдэг зүйл бол төр хийдгүү малчин хүн өөрөө хийдэг ийм нэг тогтолцоороо орчихсон байж байгаа. Яг нь малын индексжүүлсэн даатгал эднэргээд арай дэвшилтэй хэлбэрүүд бий. Би бол дотроо энийг харин төрөөс ер нь шууд хариуцдаг болох хэрэгтэй юм байна гэсэн ийм бодол бол надад бас төрдөг юм аа. Чийг жоохон дутаад ах шиг байна. Тэгээ чийг одоо ороод тэгээд сайхан манай гов газар чи явах те одоо ингээд жоохон чийг унцхад тэгэл амилчдаг газар шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь тэгээд дээр үеийн улс орчны нутаг үзэж байх та. Байцсан жигтэй газар гэж ярьдаг байсан байхгүй юу? Тэр нь юу гэхээр одоо бороо хур юм ордгоо ийм үе чинь айлууд ингээ нүгэд ингээд явхад тэгээ нутаг үзэж байгаа хүн чинь ухаан хангайд бол одоо энэ сайхан ногоо ургамал харж угаад буучин сайхан ургамалтай малын идэлтэй газар байна гэж буучдаг. Говьд бол зүгээр тэр газар ухаад одоо нэг сөөм чигтэй нэг чим одоо газрын нэг үнцэг чиг байдаг байхгүй. Тэр үнийг юу яадаг? Тэр үнийг ухаад энд ер нь цаашдаа бод ногоо гарах газар юм байна. Нар тал өгөөд ирэхээр
Тэгэд нутаг үзэж явсан шүү дээ. Манай дээр. Тийм. Тэгээ тэр уламжлалаа ч гэсэн бас хадгалж говийн одоо энэ малчд бол бас тиймэрхүү санаануудыг бас юу яаж ивэл бас баримталсах гэж явбал. Тийм. Яг хөдөөнөө бол мэдээж хуучин уламжлалт юм маань бол хэврээ байгаа л да. Хүүхэд байхдаа би бас дундгой руугаа бас их явдаг байсан юм аа. Тэгээ манай дундгой чинь ер нь говь гэдэг бол одоо далайн ёроол байсан л гэж ингээ ярьдаг ш. Тэнцэнэс чинь маш олон хясаа, чулуу юмнууд олдсон. Тэгээ манай энэ дундгойхан одоо хитэн гол уулан дээрээс авсан чулуугаа би бас ингээд эндээ гэртээ ингээ хадгалж байлгадгийг. Одоо сони юмгүй бол бас энэ байх. Тэгээд одоо хүүхдүүд маань бас тоглолтдаг юм байгаа юм. Тэгээд нутгийн чулуугаараа тоглох гэдэг бол одоо хамгийн бас сайхан аж аргалтай. Эннээсээ бас энерги авна. Гэр бүлтэй болсныхаа дараагаар бол хүмүүс бол яг тэгээ үр хүүхэд хань ижлийнхээ төлөө одоо бүх одоо ухамсартай амьдралаа зориулд юм байна. Ер нь бол тэгээ эхнэртэйгээ би чи одоо танилцаад яг үнэндээ 32 жил болж байна. 32 жил. Нэгдүгээр ангиас одоо хамт байсан. Ер нь монголчууд бол бас эртнээс бас их олон сайхан уламжлалт зүйлүүдийг бас энэ хойч үедээ үлдээсэн байт юм байна л да. Тэгээ тэрэн дотор нь бол энэ хэрэглээний тал дээр байж байна. Тэгээд ямар эд зүйлийг одоо хамгийн сайн ямар эд зүйлийг ер нь хэрэгжилж болохгүй вэ гэж жишээ нь одоо давсыг хэлдэг тийм ээ. Одоо хужирыг бас хэлдэг. Юу гэдэг лээ хужир 9 эрдэм нэг хортой, давс бол 9 хор нэг тустай ч гэдэг юм уу. За мөнгөн аяг эднэр байхад одоо өглөө одоо ус халуун усыг хөргөөд уухад сайн ч гэдэг юм уу гэж ингээл ярьдаг юм л. Тэгээ энэ аяг маань бол манай өвгөөс ирсэн аяг юм байна. Тэгээ өвгийн хүүхд байлаа л да би бол ер нь хүүхдүүдэд бол энгийн сургуулаар Монгол сургуулаар хүмүүжүүлэх эхлээ Монгол хүн болох хэрэгтэй гэж ингэж боддог. Өнөөдөр бол бас бүх амьдралыг сайхан болчихог байна. Бүх хүмүүсийн амьдралыг жигд сайхан болгохын тулд монголчууд хөгжилтэй улс орн болохын тулд улс төрд орж иж шийдвэр гаргах төвшөнд ажиллаж иж өөрийнхөө дуу хоолойг илүүтэй хүргэх боломж гардыг байна гэдгийг бол бас ойлгож авсан. Хэрвээ бид хийхгүй бол хийх билээ. Дундгой нутгийн өнгө төрхийг жинхэнэ хийж бүтээдэг, хийснээ хэрэгжүүлдэг тийм л хүн өөрчилж чадна. Жирийн иргэдээсээ ахуулаад төрийн төшөө хүртлээ шудраг байхыг хүн болгон ярьж байгаа боловч энэ нь өнөөдөр бас амьдралд биелэлээ олохгүй байна гэж ингэж бодож байна. Тийм учраас төр түших хүмүүс шудраг байхыг уриалж байна. Шудраг ёсыг надаас нэхээрэй. Игэл сэхэтний хүү гэрээ засаад төрөө засах их үйл хэрэгт орж ирлээ. Тал шигэ уужим сэтгэлтэй говийн арт мөн хийсэн ажилдаа хэл хүүхдээ хүүгээ цагаан сүгээрээ милан угтаж байна.